байцгаана уу? Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн хавдрын эмч оргил байна. За ингээ манай Баянгол дүүрэг маань анх 2008 оноос хавдрын амбулатороор үйлчилгээ, тусламж үйлчилгээ явуулж эхэлсэн байгаа. 2018 оноос ахуулаад манайх хөнгөвчлөх хийм эмчилгээтэйгээ нэвтрүүлээд үйл ажиллагаа явуулаад 10 ортоо өргөжиж эхэлсэн байгаа. За тэгээ 2018 оноос үйл ажиллагаа маань тасралтгүй үргэлжилж явж байгаад 2022 оноос манайх хийм эмчилгээ маань бай эмчилгээтэйгээ нэвтэрч шинээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. За 2025 оны 4 сард хавдрын төв маань байгуулагдаад цогц үйлчилгээ маань хийгдэж эхэлсэн байгаа. За энд нь маань юу ордын гэхээр мис заслын баг, хөнгөвчлөгийн тусламж үйлчилгээ, хиймийн болон бай эмчилгээний тусламж үйлчилгээ, тэгээд хавдрын амбулаторын тусламж үйлчилгээ гэсэн юм цогц үйлчилгээгээр манайх үйл ажиллагаагаа нэвтрүүлэн үйл ажиллагаа маань эхэлж явагдаж байна. 2025 оны 4 сараас эхэлж Баянгол эрүүл мэндийн төвд хавдрын төв нэгдсэнтэй холбоотойгоор хавдрын тусламж үйлчилгээг тодорхой хэмжээр үзүүлсээр ирсэн. Сүүлийн сар гаруй хугацаанд иргэний хавдрын 15 хавдар хагалгаа хийгдээд байна. Цаашид бол дүүргийн хэмжээнд тамхиталтай холбоотойгоор уушгины хавдрыг илрүүлэх зорилгоор цогц шинжилгээ хийж байгаа. Манай өдрийн химийн үйлчлүүлэгчийн маань бэлтгэгдсэн өрөө маань ингээд явагдаж байгаа. За тэгээ энд маань тусгаарлагдсан. За тиймийн үйлчилгээ, бай эмчилгээ, хийм эмчилгээ гэдэг тасралтгүй хийгдэж явж байгаа. За тэгээд хийм эмчилгээнд дээр манайх хиймийн нэг эмчтэй, хөнгөвчлөгийн нэг эмчтэй, ингээ ахлах зэрэг эмчнэр 5 хүнд үйлчилж байна. Хавдрын төв байгуулагдсанаас хойш нийт 600 гаруй хүнд үйлчилгээ үзүүлсэн байгаа. За эндээс манайх юу хийгддэг вэ гэхээр хорт хавдрын бүртгэл мэдээлэл болон хорт хавдрын Баянгол дүүрэгт хамаарагдж байгаа хүмүүсийнхаа хяналт үйлчилгээ, хийм эмчилгээ хийгдэж байгаа хяналтыг амбулатор дээрээ цогцоор хийгдэж явж байгаа. Анх онцлогдож байгаа хорт хавдрыг маань яг уу гэхээр амбулаторын хавдар маань онцлоод за цэежний үндийн мис засал, хүүхний хавдар тийм ээ цэежний үндэнд хамаарагдах хорт хавдруудыг бид нэр эндээ цогц хэлбэрээр бүртгэл мэдээлэл явуулаад онцлогоо төвөө хамттан цогцоор үйлчилж байгаа. За амбулаторын төвд маань амбулаторын тусламж үйлчилгээнээс гадна хорт хавдартай хүмүүстэй тусламж үйлчилгээ үзүүлэх сэтгэл санааг засах зорилгоор сэтгэл зүйч эмч маань төлөвлөн ажиллаж байгаа. Энд маань сэтгэл зүйч эмч нь ар гэр болон тухайн хүний үйлчлүүлэгчтэй сэтгэл зүйн зөвлөгөөг тогтмол үйлчилж зөвлөгөө өгч байгаагаар бас онцлогтой байгаа. За манай хорт хавдартай хүмүүсийн хавдрын үеийн хооллыг яг чиглэлийн нарийн мэрэгчлийн чиглэлийн хоол зүйч эмчийн зөвлөгөө аваад за тэгээ хоол зүйч эмчийн зөвлөгөөгөөр бид нэр тухайн хоолны талаас нь тусламж үйлчилгээг бас цогцоор нь өгч байгаа. За Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд хавдрын тусламж үйлчилгээ үзүүлэх хавдрын төв байгуулагдсантай холбоотойгоор Баянголчуудаа хорт хавдрын эрт илрүүлэгт хамрагдан эрүүл мэндтэй хөрөнгө оруулалт хийгээд товдоо тухтаа цогц үйлчилгээтэй тасагтаа ирж онцлогоо шинжилгээндээ бүрэн идэвхтэйгээр хамрагдаж үйлчлүүлээрээ за тэгээ та бүхэндээ эрүүл энхийг хүсье.